Хүний амьдралын утга учир юу вэ? Өнөөдөр дэлхийн тогтолцоо норон унж ямар ч дүрм журмгүй болбол та хамгийн ихэнд юу хийх вэ? Заримдаа амьдрал гол зүйлээ мартчихад байдаг шүү дээ. Таны хөөжгүй мөнгө, карьер хэдхэн секундэд юунд ч хэрэггүй болж 2% гарвал яана. Өнөөдрийн дугаараар орох кино бол Apocalypse буюу дэлхийн сүүр төрлөөр хийгдэж байгаа. Тус дижитал жанрын кинонуудаас агуулгын хувьд хамгийн өргөн гэж хэлж болохоор The Last of Us киног ярьж өгөх шийдлээ. Энэхүү кино маань ижил нэртэй тоглоомоос сэдвүүлэгдсэн бөгөөд анх засагдсан үедээ үзэгчдээс шуурж, кино шүүмжлэгчдээс сайшаал магтаалуудыг ихэд үлджээ. Ерөнхийдөө видео тоглоомоос сэдвүүлсэн үе үеийн цуврал юм уу кинонууд дандаа фейлддэг байсан бол энэ төрөлд Last of Us бол жишг тогтоосон гэдэг байгаа. За тэгээд энэ кино хэрхэн бүтсэн, ямар сонин хачин байгаа гэдгийг мэдхийг хүсвэл өмнө хийгдэж байсан. The Last of Us кино задлангийн дугаараар зочлоорой. Кино маань сүрлийн талаар ярилцлага өгч хоёр эрдэмтний сэтгүүлчлээ ярих ярилцлагаар эхэлнэ. Сэтгүүлч яавал дэлхий сүрэх вэ гэж асууж байна. Гэхдээ яасан муу ёртой ярддаг хүүхд вэ? Энд чинь одоо гэж бодоод байж байтал арай нэг эмо царайтай эрдэмт нь дэлхийн дулаарлал нь мөөгөнцрийн өсөх тухай боломжийг гаргаж өгснөө. Тэгээд тэр мөөгөнцөр нь мутацид орвол мөөгөнцрөөс илүү аюултай зүйл байхгүй. Ухааны ярьлаа. Сэтгүүлч өргөжлөлөө дахиад асууж байна. Ерөндөг гэж байхгүй юу? Устгах арга гэж байхгүй юм уу? Гэтэл эмо эрдэмт нь зөрүүлж хэлж байгаа. Пенцилинийг юунаас гаргаж авдаг вэ гин. За тэгээд эрдэмтний ярианаас үзэгчдэд хэлхийг хүссэн зүйл нь юу вэ гэвэл пенцилинийг мөөгөнцрөөс гаргаж авдаг бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг антибиотикуудын нэг. Хэрвээ хамгийн түгээмэл ашиглагддаг ихэнх бактерийг устгах чадaltaй пенцилин дарагдахгүй халдвар гарч ирвэл хүн төрөлхтөн эндгейм болох юм байна. Ингээд киноны үйл явдал аль биесээр эхлэвэ. Тэртээ 2003 оны 9 сарын 26-ны өдөр Техасын Остин хотод халахын сайхан хангараа аав Жол өсвөр насны охин Саратайгаа өглөөний хоолоо идэж буугаар эхэллээ. Төшиг тулгууртай хангаа шиг сайхан аав гэж байдаг бол тэр нь манай Жоэл юм да. Үүнээс хойш бүгдээрээ Жоелийг Жоо гэж явчихъя. Жоогийн өдөр хоног эгэлж ирэн өнгөрдөг бололтой. Ажилдаа яваад охиноо сургуульд нь хүргэж өгөөд. Гэхдээ санснаас өнөөдөр Жоогийн маань төрсөн өдрөө. Жоо маань ажилдаа яваад Сараа маань сургуульдаа явж өдөр өнгөрнөө. Орой үед Сараа маань аавда төрсөн өдрийн бэлэг болгон аавынхаа хайртай цагийг засуулж өгч байна. Үнэхээр л аавтайгаа дотно охин аж. Сараа аавда бэлгээ өгсөний дараагаар аав охин хоёр төрсөн өдрөө кино үзэж өнгөрүүлнэ. Охин Сараа ч яг уу киногоо дуусгуулга унтаадаг байна. Энэ үеэр аавд нь цагдаагийн газраас дуудлагарч дүү Томиг цагдаагийн газраас гаргахаар яваад өглөө. Аав нь явсны дараагаар гэртээ ганцаараа үлдсэн Сараа дэлбэрэлтийн чимээнээр сэрэн зургатаа хартал. Анхааруулга гэрээс гарч болохгүй гэсэн би ч ихтэй таарав. Анхааруулгыг харсны дараагаар гадаа юу болж байгааг шалахаараа гартал хөршиг нохоо айж бүдүр зургатаа таарна. Хөрш айлна гэж буянтай хоёр хөвшин байдаг юм байна л дээ. Тийм учраас Сараа маань өндөр настай хосууд болох хөршүүдээ шалгахаар орлоо. Тэгтэл хөрш юмэн мөөгөнцрийн халдвар аваад нөхрөө цустай нутгасан аимшиглээд дүрзөрхтэй Сараа маань таарна. Ийм гимгүүнүүдээрээ юу үзчихвэ жоохон охин. Айн сандран зүхтааж хараад аав нь дүүтэйгээ ирчихсэн тул дал аврагдлаа шүү. Жогийн дүүг Томи гэдгээ. Энэ үед л жаахан хэрэг дүүгт орооцолдох гар байгаа. Манай гурав humгүй машиндаа суугаад л жийж өгөн даанч замдөвчөрчих. Хаасайгүй өмнө самун нийгмийн тогтолцоо нуран унжгүй зөрглөл гол дүрийн гурыг маань огтнаа. Машинтайгаа хамаг хурдаараа явсаар гинэ түс тас гэд юу болов гэсэн чи машин маань осолчихлоо. Ослын дараас эртэл Сарагийн шагаанд булгарчаад хөдөлж чадахгүй болжээ хөрхий. За тэгээд машин иргэснээс болоод Томи Жо хоёр салж явахаар болов. Эргэн тойрны нь халдвар авсан хүмүүс. Жо маань охиноо тэрвсээр зүгтаагаастай. Ингээ зүгтж явсаар цэргийн хүчнийхэнтэй таарад за одоо л аврагдлаа гэж боттол Жо руу маань бууд болгодог биш. За арайч ингээд ихний 10 минут манай гол дүр тэнгэрт залраад дуусчихгүй л үүдээ. Аврал болж Томи маань гарч ирээд буутай цэргийг эцсийн замд нь үдэж өглөө. Хэдий Жогийн аим аврагцсан ч Сараа маань тэнсэн суманд өртөж аавынхаа гар дээр тахлаар биш цэргийн буруу шийдвэрээс энэ орвог орхин одлоо. Юутай харамсалтай вэ? Ингээд дүр зураг 20 жилийн дараах буюу 2023 он руу шилжнэ. Хүний нийгмээс үлдсэн зүйл бараг үгүй болжээ хөрхий. Вируснаас эдгэх юм сэргийлэх вакцин байхгүйгаас хүмүүсийн итгэл унтарч буй дүр зурагтай таарна. Засгийн газраас Федра гэх тогтолцоо үйлдсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсын том хотууд амьд үлдгэсдийг карантины дүр мөрдөлж байлгаж байгаа юм байна. Юу энэ төр автобусны буудлын дээр цагдаа зогсоох цаашаа бүр хэнийг ч оруулахгүй бас гарахгүй болсон байгаа. Бүр энэ хүмүүс карантины дүр зөрчсөн гээд олонний өмнө дүүжлэх гээд байж байдаг сэтгэл сэтгэлгийн дүр зураг бидний өгтөн. За тэгээд Федрагийн тогтолцооны эсрэг босдог цохнууд гэх бүлгэмж бас үүссэн байлаа. За энэ талаар дараа ярьж өгнө. Хүмүүсээс үлдсэн хэсэг нь ер нь их хэцүү амьдарч байгаа харагдана. Хаасайгүй бараа материалын дутагдaltaй. Тэгээд гадаа гутлын үдээс ч зарж явах шиг яасан ч хэцүү юм дээ. Жо маань Бостонгийн карантины хэсэгт амьдардаг болжээ. Эндээ тэгээд Федрагийн зэрэгт турган хахуул өгөө зогсож байла. Сар мэдээ олонтой болсон энэ үе Жо маань өөрийн төрсөнд болох Томигоос мэдээ сонсоогүй удаж байгаа юм байна. Жо маань Федрагийн карантины зоонд аарсаар ажиллаж амьдралаа золгодог болсон бол Томи маань харин цохнуудад ийсэж Америк нэгдсэн улсад даяар хэсүүчлэн амьдардаг болж. Жо маань тэгээд юугээ цор ганцаар амьдраад явах та. Тэс гэх хамтрагчтай болжээ. Тэсийн үед карантин зоон дотор хар захын талаар их сайн мэдлэгтэй. Өмнөх хэсэгт Жо цэрэгт хагуул өгөө зогсож байсан да. Ер нь бол хинээс ямар бараа авах уу, тэр бараагаа хинд яаж өгөх үү гэдгийг мэддэг толгой нь Тэс болж байгаа юм. За тэгэхээр үйл явдал одооноос маш хурдан болж өнгөрнө. Товчоор хэлбэл нэгт Тэс Жотой хамт цугтайхын тулд машины аккумулятор буюу машины аккумуляторыг буруу гарын нөтүүдээс захиалсан. Хоёрт тэр аккумуляторыг нь 3 дахь читгээд дундаас нь хулгайсан юм байна. 3 Жо аккумуляторын хайсаар хулгайчдаар өчтөл тэднэр нь цохнуудад алуулчихсан дүр зурагтай таарна. 4-т цохнуудын ахлагч болохоор Эйлиг их нэртэй нэгэн охиныг хотоос гаргуул Жо Тэс хоёрыг хэрэгтэй
нээлттэй бараа материалаар ханхааруулж. За тэгэхээр юун Эли гараад ирвэ гэж үү? Энэ Эли маань мөөгөнцрийн халдварыг дарангуулагч биетийг өөртөө агуулсан охин бөгөөд хүн төрөлхтний ганц итгэл найдруулжээ. Өмнө нь ярьж байсан цохнуудын өөр хотын бааз мөөгөнцрийн эсрэг ерөндөг гаргаж байгаа юм байна л да. Хэрвээ тэр бааз дээр Элиг хүргээд өчгөл даалгавар биелж байгаа юм байна. Жо маань 20 жилийг энд өнгөрөхдөө Бостонотын бүх нүх сувгийг мэддэг болж Элиг гарах тохиромжтой цагтаа отон сууна. За тэгээд энэ Элигээд охин юу гэж л Жог зүгээр суулгах тахав те. Элигийн суулгах гэлтэй зөндөө юм асууж гарнаа. Жо Эли хоёр маань ингээд цагаа өнгөрөж байх зур тохиромжтой цагж ирлээ. Ингээд хотоос гарах төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ. Баян гардаг хотын зүгээрээ гарах гэж байж байтал нөгөө киноных нь Жогийн хагалдад байсан зэрэгтэй тарнаа. Өмнө нь бол одоо Жог чимээгүй л хотоос гаргачдаг байсан юм байл та. Гэсэн чинь энэ удаа гонжирвоо. Ажлаасаа халагдмааргүй байна гэдэг олон юм яриад байв. За тэгээд одоо энэ яадаг болдоо гэсэн чинь Эли маань цэрэг рүү дайраад эхэлдэг юм байна. Энэ маань харин догшин хайрхан болж таарлаа шүү. За тэгээд мөхөжөө дэлхийд төрсөн бол чийж бийж ер нь бүгд догшин хайрхан болох байсан байлгүй дээ. Гэхдээ тэгсэн чинь нөгөө цэрэг нь Элиг халдвартай гэж бодоод алан тал нь олоо авчлаа. Энэ асуудал Жогийн охины алдахгүй сэтгэлийн шахахыг сэдрэгээд цэргийг хуучны аргаар зохицуулснаар дуусна. Ер нь манай Жой бол хэр баргийн цэргээс утгааргүй зодооны чадвартай ах явж байгаа шүү дээ. Дүр солигдож 2003 он руу уцнаа. Кино маань энэ халдвар хаанаас үүдэлтэйг танилцуулна. Индонез улсын Жакарта хотын улсын нэгүүлдвэрээс мөөгөнцрөөр халдварсан цогц солжээ. Уг нь энэ мөөгөнцөр нь ургамал амьтанд халдвардаг бөгөөд мутацид орж хүн рүү халдварсан анхны тохиолдол болж байгаа юм байна. Тийм учраас цэрэг цагдаахан илүү дуу мөөгөнцөр мэддэг хүнээ залж авчирч асууна. Нөгөө эрдэмтэй эгч маань цогцын амнаас дээж авч шаардлага хөдөлж юм шүү нэх эвгүй ёо. Улсын урдаа барьдаг эрдэмтэн цогцыг шалгаад их айсан байдалтайгаар ингэж хэлж байгаа. Энэ хотыг бөмбөтгөөс өөр дэлхийг авах арга байхгүй. Би өөртөө үлдсэн цагийг гэрийнхэнтэй өнгөрөхөөр явлаа гэд бүр нэг хувь тавилантайгаар эвлэрсэн байна. За тэгэхээр одоо авралгүй болсон юм байна л та. Мөөгөнцөр ингэж явсаар хүн төрөлхтний хоол хангамж руу орон маш хурдан тархаж гол үйл явдал маань өрнөж бүс хүрлээ авчирч. За ингээд киноны одоо цаг үе ирэхэд Тес, Жо, Эли гурав орхигдсон сурангаар цохнуудын байрыг хайж явсаар л байлаа. Манай гурван аялал хүмүүсээс цэрэмжилж, зомбиноос цэрэмжилж явах байв. Хүнд өдрүүдийг туулж цохнуудын баазыг олтол дотор нэг ч юм түн алгаа. Уг нь Элиг хүргэж өгөөд манай гурав бай бай Акачупа болоо салаа зах байсан л та. Тэгсэн яасан бэ гэсэн цохнуудын бүлэгмийн нэг гишүүн халдвар авч бусдаа тараасан байжээ. Аимшиг тагаас л бүхэл бүтэн бүлэглээс нэг ч хүн амьд үлдээгүй боддоо. Ер нь хүн гэдэг их хэврэг амьтан байгаа байхгүй юу? За тэгтэл гай газар дороос гахаа модон дотроос гэдэг шиг зомби гараад ирвээ. Жо маань одоохондоо халахын сайн ирэм хойно хоёр зомбиг нь хусаад хайчваа. Тэгээ гайгүй илгүүдээ гэсэн чинь энэ мөөгөнц чинь төвийн мэдрэлийн систем шиг хоорондоо мэдээлэл дамжуулж чаддаг юм байна. Би бүр шок. Юун октын хоб бичдэг групп чатнаас урдан мэдээлэл дамжуулдаг. Тэгэхээр яасан байх нь вэ? Хоорондоо мэдээлэл дамжуулаад тэнд 3 хүн амьд байна гэж мэдчихэж байгаа байхгүй юу? Уг нь манай 3 ингэж боллоо та гэсэн чинь чанга чимээ гараад ахаар тэр манай 3-ын байгаа газар руу зомбины сүрэг ирж байгааг мэдлээ. Гэхдээ тэгэл яаж гуруулаа амьд гарах вэ гэж үтлээ тез хэлж байгаа. Намайг үлдээ. Би угаасаа өвхөн тодорхой болсон. Миний алтан хайрцаг нэгчихсэн гэж авч байна. Жо маань ч одоо хариуд нь юу балаараад байгаа юм бэ? Ойл гээд бодоод үжидэл Тесмен харин халдвар авчихсан байжээ хөргий. За тэгээд Тесмен Жод сүүлийн хүслээрээ Элиг ерөндөг хийж буй баазд эсэн мэндэ авчиж өгөөрэй гэж хүсээд өөрийгөө өгөөш болгон дэлбэлээд дуусав. Жо уг нь дүүгээ хайх төлөвлөгөөтэй байсан ч Тесийн сүүлчийн хүсэл юм хойно дургуйч гэсэн биелүүлэхээр боллоо. Ингээд Жо Эли хоёрын аялал үргэлжилсээр яваад л байлаа. Явн явсаар Жогийн сайн танилуудын гэрт ирвэ. Энэ танилуудын талаар флешбэк орж ирнэ. 2003 оны 9 дугаар сарын 30-нд бид нар Вилтэй танилцсан. Федригийн хүмүүс ойр хавийнхны хүчээр нүүлгэн шилжүүлж байхдаа таарлаа. Манай Вил харин их интро өртгөн юм байна л да. Өөрөө бункер шиг юм тоноглож өстө жинхэнэ барилгачин баяраа шиг барилгачин биел болсон байлаа. Биел ойрдоо ажил ихтэй байшин тоноглоод амралт багтай. Хашаа хороо зомбины өрх биел үнийг барьсан юм. Багхан энэ хотыг байгуулсан юм гээл. Бүтэн тосгоныг өөрийнхөө болгон 2007 он хүртэл ганцаараа хүсэл зоргоороо амьдарч байлаа. Тэгтэл нэг өдөр Фрэнк гэдэг биелийн барьсан зомбины өрхөнд ороод ирнэ. Ганцаараа ингэж удаад зэрлэгшгээ шахсан биел маань хөөрхийг өргөдөж гэртээ оруулж хоолоор дайлнаа. Гэтэл энэ үеэр манай хоёр чинь жан болоо явчихнаа. Сайхан сүтэ цайгаа хувааж уусаар нэлээд хугацаа өнгөрөв. Биелээс ялгаатай нь Фрэнк ганцаараа байхаас уйдж эхэлдэг. Ингийн хүн босоо л уйдах байлгүй дээ. Хүн ч угаасаа нийгмийн амтэн шүү дээ. Харин Биел бол ер нь ганцаараа байхаас уйдахааргүй гарал та. Юу бараг дэлхий сүнж байхад ганцаараа жаргалтай байгаа юм чинь. Тэгж явсаар Фрэнк, Биел, Жой тест дөрөв танилцж муугүй найзууд болсон юм байна. Биел, Жой хоёр маань зан аашаараа айгүй сайхан нийцж байна. Одоо тэгээ зовлон үтсэн хүмүүс болохоор тэгдэг юм болоо да. Цаг хугацаа өнгөрч Фрэнкийн маань би айгүй мууц харагдана. Биелийн тусламжгүйгээр гарч урч чадхаа байсан байх шүү. Биеийн байдал Биелийн сэтгэл нөлөөлж их готрон болсон байна. Нэг өдөр Фрэнк Биелд үххийг хүсэж байгаа хэлнэ. Оройн хосууд маань вайн хувааж явахад Биел Фрэнкийн хунданд им хойлоод өглөө шүү. Ингээд хосууд маань виногоо уучаад орондоо ороход хинч эргэж сэрсэнгөө хамтдаа үрд нойрсож. Биел Фрэнкгүйгээр ирээдүгөө харахгүйсэн учраас хамт энэ ертөнцийг орхихоор шийдсэн юм байна. Яасан ч гонхтой. За ингээд энэ өмнөх түүх яваад кино маань одоо цаг хугацаа руугаа үсэрлээ. Жо Эли хоёр Биелийн дэрчгсэн ширээнд Жод зориулж битсэн захиагааг олж өмшин. Тэр захиандаа ингэсэн байна. Хүндэт найз Жой гээд юу усныг нь тайлбарлаад хэрвээ чи энэ дэрвэл байгаа бүх зүйлийг хэрэглэж болно шүү гэсэн байна. Жод маань үнэхээр хэцүү байгаа ч гэсэн 90 шир зууж өөрийгөө барьж байгаа нь харагдана.
Манай хоёрч замынхаа тоосыг сайн говж аваад биелийн машиныг аваад аяллаа. Ингээд цаашаа Томиг болохоор аялалтаа гарч байгаа. Жогийн мань төлөвлөгөө бол Томиг олоод Томид Элиг хүргэж өгөх хүнд дүрийг дамжуулах байв. Жо мань өөрийнхөө хүнд аяллыг даахааргүй хөгшин бууны насгүй болсон гэж үзээд байгаа юм байна л та. Ёстой Жогийн бодлыг ойлгохгүй мэн үү? Жо мань харин үзэгчдийн нүдэнд бол ёстой чадамжтай байгаа шүү дээ. Харин энэ үед мань Эли охин мань Жод ихэд асаад л байдаг юм байна. Машинтай аялал үргэлжилсээр орой болоход ой модонд орж иж баг кемпинг хийж байгаа юм шиг боноглохоор болов. Манай Эли охин ч одоо Жод үнэхээр тасчаад харин Жо мань одоо хүртэл охиноо алдсан харуулсалгүйнгээ тавьж явуулаагүй бол тэ яаж чадах вэ? Ганц охиноо өөрийн гар дээр алдсан хүн. За ингээд маргааш өдрнөө ирж зам төгсөөр Миссуриуд орж ирэхэд Педрогийн удирдлага доор байх ёстой газар эсрэг бүлгийн гарт оржээ. Манай гол дүрийн хоёр баатрыг нөл буудалцаанаар угтан авлаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үгийг сүрлийн ертөнцид хэлээд ав. Энэхүү кинодаар гарсан ихэнх экшн буудалцааны хэсгийг Жо мань авч гарнаа. Одоо тэгээд энэ хэсгийг үзсэн октоудын мань нуруу хуу. Арайхийн буудалцаанаас гарч машингүй болсон гол дүрийн баатрууд мань одоо энэ хотоос яаж нууцаар гарах вэ гэсэн асуудалтай тулгарв. Энд буудалцаад яваа бүлэг хүмүүс одоо Кэтлин гэх удирдлагчтай юм байна. Кэтлин харин Хенри гээд хүүг гаргахгүй тулд хотынхоо бүх гарцад харуул тавьсан юм уу та. Кэтлиний амьдралын зорилго бол Педрогийн эсрэг тэмцэх бөгөөд ер нь Педрогоос болж хогсон хүмүүсийг замдаа нийлүүлж Педрогийн удирдлага доор байгаа хотуудыг чөлөөлдөг юм байна л та. Ер нь энэ Кэтлиний бүлгмийг эсрэг хүчнийх ингээд нэрлэж явж байгаа юм. Үзэгдэл манай гол дүрийн хоёр руу шилжчихэд манай хоёр нэг орхигдсон байран дотор хоногдож байсаг гарнаа. Бугун Жо мань асуудал бол сэрхээр нохоо унталтаар унтахаар төлөвлөж байв. Гэтэл одоо энэ замд ихэд алжаасан учир ядраад нам унтжээ. Сэрсэн чинь харин манай хоёр руу буу тулгатан зогсож байна. За энэ ч одоо юу буу шилдэн болоо явж өгөхдөл буу тулгаж байгаа хүүхэд бол Кэтлиний хайгаад байгаа Хенриг их нөхөр өгөөд өөрийн дүүтэйгээ хамт явж байна. Өмнө гарсан буудалцааныг өөр барилгаас ажиглаад сууж байж. Тэгээд манай Жогийн тулааны техник хараад хамт энэ нутаас гарыг гэсэн саналтыг ирсэн юм байж. Ийхүү Жо тулааны чадвараараа Хенригээр замшлуулаад хотоос гарахаар болов. Хенри бол одоо хотыг гарын 5 хурушгүй мэддэг болохоор төр хорогдох газар олж дөрүүд мань хүчээс илбэр шийдлээ. Төр хорогдох газараа Эли мань Хенригийн дүүтэй дотносоо дамжив. Хенри мань ч өнгөрсөн түүхөө Жотой хуваалцсан. Дүүн өвдснөөс болж Хенри Федрад эсрэг хүчний талаар мэдээлэл дамжуулагчаар ажиллаж мэдээллэх оронд дүүтэй им авч байсан юм байна л та. Гэхдээ тэгэд энэ дамжуулсан мэдээллээс нь болоод Кэтлиний ах алагдсан учраас Кэтлин Хенригээс агаан амийг нэхэд явж байгаа нь энэ. Ингээд төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үед замдаа хинтэж таарахгүй амжилттай явж байтал гев гинт манай дөрөв рүү буугаар шүрж эхлэвэ. 90 сая Жо мань снайперыг үгүй хийсэн ч хамаг мэдээлэлээ Кэтлин дамжуулсан байж. Кэтлиний армийнхан эдгээр секундэд гараад ирлээ шүү. Зааштай гарах гарцгүй боллоо гэж бодтол азаарч хүү маш том нүхнээс зомбины сүргийн дайрлах гарч ирвэ. Манай эд ч одоо боломжийг юу гэж алдахвтай чадлаараа цугтааж байгаа юм чинь. Кэтлин одоо яаж явж байгаад удирдахч болсон юм бол доо. Ямар ч үсэн зодооны чадвараараа лав биш вэ нэлээ. Ингээд айгүй урдан зомбинд дайруулж дээшээ дэвсэн хөргий. За манай дөрөв мултарч аваад нэг хорогдох байшин олоод орвоо. Манай дөрөвч баг нэг гэр болчихсон хамтдаа явъя зам нийлийн энтергээд гээд бүх юм сайхан болж байтал Хенригийн дүү зомбины алдар авснаа Элид хэлнэ. Танилцаад удаагүйч ахтай биш Элид хэлж байгаа нь Элид чин сэтгэлээсээ итгэж байгааг харуулж байгаа юм уу да. Манай Элид шатгаараа харагдлаа. Би халдварын эсрэг дархлаатай гээд өөрийн гарыг зүсээд цусаа халдвар авсан хэсэг дээр нь урсгана. Юу болох нь гэдэл өглөө хүлээлээ. Эликс ирэхэд нөгөө Хенригийн дүүгийн халдвар нь улам дамжиж галзуурн Эли рүү дайрна. Үүнийг харсан Хенри өөрийн гараар дүүгээ бодно. Хенригийн амьдралын зорилго бол бүхлээрээ дүүгээ хамгаалах байсан боловч хамгаалж чадаагүйдээ гутран араасаа өөрийнхөө амийг авч удлаа. Ийм гүнэгтэйгээр маш богино хугацаанд үүссэн нөхөрлөл дуслаа. Эли мань ийм бага насандаа зөндөө юм үзэж байна да хөрхий. За тэгэд хэдийгээр Эли мань зомбины эсрэг дархлаатай ч гэсэн цусаар нь халдварыг зогсооно гэж худлаа юм байна л да. Тэгэхээр ирээдүйд арай өөр аргаар л вакциныг гаргах нь дээ. Энэ явдлаас хойш 3 сар өнгөрчээ. Өвөлч болж гол дөрүүд мань цасан дунд явсаар Томигийн байгаа газар нэлээд ойртжээ. Томиг хайж хэрэг хэсүүчсээр угаасаа яг таг хаана байгааг нь мэдэхгүй штэ. Сүүл таана байсан гэж сонсон газараасаа л хайж байгаа юм. Гэвч морьтой хүмүүс дахин гарч ирээд бүслэгдлээ. Энэ морьтнууд болохоор хүн халдвар болсон хэсгийг нь хогоороо өнөрлөж мэддэг юм байл та. Элиг минь халдвартай гэдэг мэдээд баларх үедээ гэж айсан чинь хол бүр ээлтэй тоглоо сүйд мүд болж байна. Үгүй ахта тэгээд энэ морьтнуудад агаад суурин дээр очивоо. За тэгсэн чинь үсэн үлээс нь Томитойгоо уулзсан да. Ах トゥ хоёр мэдэлчиж сайн муугаа ярихад Томи маань цохнодоос гарч ихнэр аваад эндэр нь одоо жирэмсэн чинь жинхэнэ амьдрал нь цэгцрээд явж байна. Жо мань харин дүүгээсээ энэхүү аяллыг үргэлжлүүлж Элиг хүргэж өгөхийг гоохоор ирсэн шүү дээ. Даанч Томи маань татгалзан аргагүй шүү дээ доо гэр бүлтэй болсон ч. Вэ ингэсээр орой болж Жо мань дахин дүүгээсээ Элиг авч явахыг хүснэ. Энэ удаа харин яагаад ингэтлээ чухал болохыг Элиг вирусны эсрэг дархлаатай хэлнэ. Ингэж бүх үннийг сонсон Томи маань зөвшөөрнө. Энэ яриаг Элиг сонсоод Жо руу хэлж байгаа маа. Миний ойр дотны бүх хүмүүс намайг өргөсөн. Энд чинь одоо дахиад нэг уралчиг байна хэмээн хэлв. Тэгин шүү дээ одоо Жо хүүхэд арай гэж нэг хүнд итгэх болоод итгэлтэй хүнтэй болж байтал нөгөө хүн дахиад өөр хүнд өөрийг нь даатгаад явж байгааг сонсохоор эвгүй санагдах байлгүй дээ. Ингээд Элигийн явах цаг болж байтал гэнт Жо маань хүрээд ирлээ шүү. Хэрвээ ирээгүй бол Эли Томитой л явчих байсан л та. За тэгээд манай хоёр маань иргэн нийлж Томигоор хамгийн сүүлийн цохнуудын байрлалыг заалгаж гарна да. Байршлын дагуу очиход амьд амтангууд зомбины сүдэрчгүй газар байв. Тэгээ бас юу ч хүч биш л дээ. За тэгээд шинэ байршлын хинт тодорхой болов. Энэ хоёрын маань замын хүзүү яасан ч урт юмтэй. Явсаар замдаа дээрэмчний бүлэгтээ таарав. Хидий зүгтэж чадсан ч Жо маань бас бэрцчихлээ хөрхий. Өвөл байсныг ч хэлэхгүй. Жо маань цус асталтаасаа болоод унаад өглөө. Эли маань хорогдох байр болоод Жог арай ядан чирч оруулнаа.
Гэхдээ тэгээд Жо маань ухаан ороод хэлж байгаа. Намайг орхиод яваа гэж мэгэл. Эли маань тэгээд хэлэнгүүд нь юу гэж орхиод явж байгаа вэ? Үүнээс хойш манай хоёрын дүр солигдож өдийг хүртэл Жо Элиг хамгааж исэн бол Элид маань Жог хамгаалах үүрэг ногдлоо. Энэ үед Элигийн өнгөрсөн амьдрал нь орж ирнэ. Федерийн сургууль сурдаг байсан юм байна л өмнө. Ер нь энэ Федерийн сургууль чинь сураа тэгээд Федерийн цэрэг болоо тэгээд дээш нь албан тушаал ахиал явдаг юм байна. Сурж явах үедээ байнга л хэрэг төвөгт орооцолдог хүүхэд байж. Тэгээд багшийн өрөөнд дуудагдаад яриа сууж байна. Багш нь бүр залхацсан ингэж хэлж байгаа. Бид нэр чамайг шийдэхгүй. Чамайг угаасаа шийдгээд чи тоодоггүй гэж байна. Өмнөх хэсэгт гардаг шиг Эли маань их зөрүү төвөгтөлтэй. Тэгээд хэрэг явдал Элигийн хамгийн сайн найз Ралийг алга болоход уламд орджээ. Гэхдээ тэгсэн нэг шөнө Рали Элигийн өрөөнд нууцаар орж ирээд цохнуудад нэгдсэн хэлнэ. Ямар ч хэл сураггүй алга болсноо гів гинт гарч ирэхээр хэн дуртай ах вэ? Тэгээд Элид хэлж байгаа юм шүү. Намайг дагаад явбал чам тамаг үнэ хэлээ л гэж байна. Эли маань тэгээд дуртай дургу дагаад явж байгаа юм л та. Найз нь харин манай хүнийг дагуулад ойрхон байдаг моол руу яваад орчиж байгаа. Ралид болохоор нөгөө цохнууд нь моолд байрлах даалгавар өгсөн юм байна л та. За тэгээд Рали Эли хоёрын хувьд энэ кинон дээр байгаа хамгийн жаргалтай эсрэнүүдийг хуваалцаж гарнаа. Моолоор хэсээд Mortal Kombat тоглож мохц сүлдээ зүрх сэтгэлийн яриа өгнүүлнэ. Тэгээд л хамаг юмаа мартаад жаргалтай байж идэл манай хоёрын дунд оч усрээд найзаас илүү бие биедээ сайн байс гэдэг нь гарч ирнэ. Даанч аз жаргал удаан үргэлжилдэг гэсэн шиг зомбины дайралтанд өртөд хоёулаа халдвар авчихна. Ийхүү хоёр найз бие биедээ төгсгөл хүртэл хамттай байна гэж амладагч Рали эхлээд зомби болоод өрчлээ. Энэ үед л Эли маань дархлаатай гэдгийг мэдэж авна. Ингээд Элигийн үгүй исэн анхны зомби нь анхны хайранд болсон юм уу да. Ингээд кино маань одоо юу шилжин ирэхэд Эли байгаа байшингаасаа запас хоол хүнс ашиглаж болох юм хайнаа. Жогийн шархыг ойсон ч гэсэн халдвар орсон байлаа. Хоолны запас дууссан учраас Эли маань ан хийхээр гарнаа. Ангийн үеэр ойрын тосгоны өдөрдөгч гэх юм уу, лидер ч гэх юм уу бас нэг тийм нэг ан хийж байгаа хүнтэй таарнаа. Эли маань нэг бугыг нь буудаад унагчлаа шүү. Хажуу тосгоныхын бас тэр бугыг нь харчихсан явж байсан юм байл та. Буга яаж хуваах вэ гэд үз тарнаа. Тэгээд Эли маань буга пенсилинээр сольж 8-аад дуусна. Гэхдээ тэгээ явахдаа нөгөө олсон пенсилинээ Жо тарихад үнэхээр сайн үр дүн гаргаж эхэлнэ. За тэгээд өмнө гарсан тосгоны ахлагч тосгондоо очсноо хүмүүсээ цуглуулад Элигийн араас мөшгөөд эхэлбэл яах вэ? Ер нь энэ Эли 50 байдал үзэхгүй нэ. Жогийн бие дээрдэггүй байхад олоод ирнэ нөгөө нөхдөд чинь. Элиш Жоогоос олдуулах гээд ганцаараа дайрах гээд гараад явна. Жаахан охин штэ. Насан турш хүмүүс эсрэг зогсож яаж чадах вэ? Баригдаа явчихна. Тосгоны хүмүүсээс Жогийн байгаа газарт хүрээд ирнэ. Жо минь хэдий өвдсөн ч гэсэн Жо өрөө байх шүү дээ. Амархан ялгагдана гэж байхгүй шүү дээ. Сайхангаар хоёр хүнийг нь хүлээд авчихсан байцаал авч байгаа байхгүй юу? Тэгэхээр Элигээ авч өгсөн хүмүүс чинь каннибал буюу хүн идчихтэнгүүд юм байна л да. Манай Элигээр одоо тэгээ юу л хийх гээд байна да. Жо минь хэрэгтэй мэдээлэл аваад Элигээ аврахаар гарваа. Тэгсэн гол үдирдэгч нь Элиг торонд хийчихэд хүний махан хоолоор дайлах гээд байж байгаа юм да. Гэхдээ тэрийг мэдсэн Эли минь юу гэж итгэв? Ёстой үдэлцэж гардаг юм байгаа сте. Нөгөө манлайлдаг өдөрдөгч шуу юм Элид хэлж байгаа юм л да. Чи надтай адилхан зөрүүд хүчтэй учраас бид нартай нэгдээж гэж байх шиг. Ёстой өөрийгөө томоор боддог гар байна л да. Элидтэй өөрийгөө адилхан гэж мэгцэн те. За тэгээд ойртонгууд нь боломжийг ашиглаад Эли минь шууд хурууг нь хуглаад хайжваа. Нөгөө сүртэй тосгоны өдөрдөгч маань уурандаа Элигээр энэ оройны хоолыг хийнэ гэж авч байна. Тийм амархан оройн хоол болно гэж юу ч байх вэ? Торноос гарахаараа Эли маань хазаад авд юм гацтэй. Тэгээд толгойн ажилтдаг юм хойно би халдвартай одоо чи халдвартай гэл нөгөөдүүл нь хэсэг манарнаа. Үгүй тэгээ эцэст нь Эли маань бүгдийг нь цус нүштэй нь хойлоод уулаа юм төмөр дундаас гараад ирлээ шүү. Үгүй тэгээд ийм болохоор л манай гол дүрэн байгаа юм шүү. Үгүй яг энэ үед нь Жо ирж таараад дахин нэгдлээ. Үгүй тэгээд Жо маань Элиг тэрврээд хэлж байгаа юм. Одоо зүгээр дээ baby girl буюу хонгор охин минь гэж монгол хэл рүү орчуулах юм уу та. Ингэж хэлсэн байгаа. Өмнө нь бол киноны ихэнх л төрсөн охин Сараагаа л хонгор охин минь гэж дуудаж байсан шүү дээ. Одоо болохоор Элиг тэгж дуудаж байгаа. Жогийн дүрийн хувьд Элиг төрсөн охин шиг хардаг болсныг илтгэж байгаа юм уу та. Дахин нэгдснээс хойш Жо Элиг сонин болсон байгааг анзаарнаа. Гэхдээ юу болсныг асуухгүйгээр яриагаараа сэтгэлийг нөрөх гээд үзнэ. Ингээд кино маань Элигийн өмнөх түүх рүү очно. Ана гэх эмэгтэй төрх төгсөн том гэцтэй зомбинаас сухтааж яваа. Хэдий зомбигоо устгаж чадсан ч хөөрхий халдвар өгөөд амжчихжээ. Анна халдвар авсныхаа дараа төрөөд хамаг хурдаараа хүүгээ таснаа. Даанч оройтсон байдаг юм болоо да. Ингэж төрсэн хүүхэд манай Эли байгаамаа. Ийм учраас Эли минь мөөгөнцөр эсрэг дархлаатай байж. Дөнгөж төрсэн хүүхдэд тэврээд байж хад гаднаас одоогийн цохнуудын ахлагч Марлин орж ирнэ. Марлин болон Аннанаар бол багын танилуд бөгөөд Анна дөнгөж төрсэн охиноо Эли гэж нэрлээд Марлинаас сүүлийн хүсэлт болох хувирхаас нь өмнө буутахыг хүслээ. За ингэж үзэгдэл одоо юу рүү шилжнэ. Жо Элинаар явн явсаар Ютад ирсэн байваа. Энэс их Жо болон Элинарын харилцаа төрсэн аав охин хоёр шиг дотн болсон байгааг харж байна. Балгас усан хотыг ажиглах үед анаачны сүрэгтэй таарна. Энэ гайхамшигтай сүрлэг амт ойрын амтны үрэлэнгээс гарч ирсэн болтойгоо. Ийм удаан сүрэг болон хөгжиж амьдсныг харахаар биш ирмээрч юм шиг. Амттыг бишрээд үжид гол дөрүү маань нулимс асруулагч орж ирснээр ухаан алдаас эртэл Жогийн өдөөс Марлин хараа сууж байна. Яасан ч хэцүү юм те. Зүгээр ухаан алдуулгүй ярьчих болдгоо юм бах та. Нэг ядраатай бөмбөг идэр шидэж байхаар те. За тэгэхээр яасан гэсэн чинь гарууд Элиг хаглаанд оруулах гээд аваа явчихсан байв. Эмчийг нь хийж байгаагаар Элигийн тархинд байгаа ямар нэгэн шингэн түүнийг мөөгөнцрийн халдварын эсрэг дархлаатай болгосон байна. Тийм учраас Элигийн тархинаас шингэнийг гаргаж аваад вакцин хийх юм байл та. Тэгсэн чинь Марлин эвгүй юм нэмж хэлж байгаа маа. Тэр нь юу гэсэн хэрэг хаалгааны үеэр Эли үхэж магадгүй. Гэхдээ тэглээч тэгээд өөр ямар ч арга байхгүй гэж авд юм да. Элиг төрсөн охин шиг хайрлаж хамгаалдаг болсон Жо маань юу гээл хараа сууж хав дээ. Тэмцэн шүү дээ. За ингээд энэ киноны хамгийн кул зодооны хэсгүүд гарна замдаа таарсан хүн болгоныг дийлэн Элиг хаалгааны орноос аваад гарлаа да. Элиг аваад явж байхдаа Марлинтай дахин таарна. Тэгээд юу гээл Марлины яриг
сонсоход ёстой үдэж өгчөхөд Элиг аваад яваад өгнө. Дэлхий сүрэх нь хамаагүй охин байхад л болно гэдэг аав байгаа юм да ер нь. Ер нь Элигийн төлөө дэлхий сүрүүлэх аваажээ. Сүүлийн үзэгдэлд Эли мэн сэрээд гайхаж байна. Жо мэн Эли туусан явдлыг тайлбарлахдаа ингэж хэлж байгаа. Чамтай адилхан дархлаатай хүмүүс өндөө байсан. Тим хэдий ч эмчнэр вакцин гаргаж авч чадаагүй. Тэгээд байж байтал Кэтлиний гарууд эмдэргүүд арьж арай гэж чамаа гаргаж авлаа гэнэ. Гэхдээ тэгээд ийм сонсоод манай Эли ч жоох эргэлдсэн л тээ. Яагаад Жо мэн хотлоо ирсэн бэ гэвэл Эли хэрвээ үнийг мэдчихвэл өөрийнхөө амьд золиослож чамаагүй вакцин гаргахыг зөвшөөрнө гэдгийг мэдж байгаа учраас бараг Элиг өөрөөс нь илүү хайрлаад байгаа маа. За ингээд The Last of Us сурлын маань 1-р бүлгийн үйл явдал өндөрлөж байгаа. Энэхүү сурлын маань 20-р улирал дэлхийд даяар 4-р сарын 14-ний өдрөөс нээлттэй хийж байгаа юм байна шүү. Харин Монгол үзэгчид маань дуу дүрсний өндөр чанартай аль биесны эрхтэйгээр гол нь бүр их хэл дээрээ дэлхийн нээлттэй зэрэгцэн тухайн 7 хоногт Univision-ийн HBO багцаас үзэх боломжтой болжээ. Дэлхийд даяараа 7 хоногт нэг анги засагдаад явах ба нийтдээ ердөө 7хон ангитай гэсэн шүү. Буужигнуулаад дуусгана дээ.